tere sambachano ejinio tering halong bairing mendik tepshulchi baina. Unggarsong tollo honogin torish kerbulling atchi saragallik noradep 오르 힐랭ging 아소 달립 오르항니 우긴다고 사인 시드빌지 엠드르치가스노 오릭 바리큰 팀치 아마르항 비시 비트니 어tit 엠드랄링 녹철 바이달트 웅겔 오르후르 오르라하스 아라꾸이 착우이치 바이트 유른 베트날 게르불린 도토르 함닝 ih 오르테 바이트 비시우 다 힘드 함닝 ih 오를 뜨괴 에크니르 노흐링 호론드 바스타날 우르후우뚜댓 유른 히르 바잉 히르 아마르항 오를 뜨괴 유른 오를 뜨꾸이 공개치 빼꾸이 하린 자림은 통 아마르항 오를 뜨꿍치 바이가 자림은 뱅 단다 오를 뜨 홍치 바이가 오를 뜨꾸이 홍 바꾸이 하린 힐 아마르항 오를 뜨꾸이 바스 힐 단다 오를 뜨꾸이 오리 야지 하일 뜨꾸이 게뜨근 조활 아소들 바이가 다비트니 게르불링 아츠자라갈릭 노라득 우친 주일스볼 올 힐링 기치 힐치발노 에페스 타빙 아르뉴스스 허리트 오르락 벌부치 겜누글 울특구이 바 오릭 토항 어뜨르트 시드벨르 오르치 사탄 디아볼트 바일 가르가죽지 벌럭구이 기치 에젠 산울스 바이가 베트나로 오르스 나라 하마꾸이 예리치 고칠기일치 겜누글 오일트 오르스니 나라 겜누글 오일트 꾸이박은 아머르 꾸이파이드 자림다 베트나로 오릭 히트 허넉 히트 돌로 허넉 히뚱살 히뚱질 보르 낯선 도시 오릭 다일치 차트꾸이 우이치치 파이다 베트나로 오르라호이 사탄 디아볼 베트닉 아시글치 올람 겜누글 우일뚜울치 베트닉 오로 다뜻바이가 야곱 내긴 아르뉴스스 선속도 두금 예릭다 오땅 오르락다 하이룩 바이게스 비트니 오르 힐랭 벌항니 줍트 바이탈릭 비루 듣구이 끼치 야곱놈 비서 은거성 애진이 어떻듯 선성칠롱 함징 앙크니 웅알성 가인 오를 쓰나서 벌롯 두개 알성 함징 앙크니 이스라엘린 하나라 örgümçülük desem
사울 хаан ч гэсэн өөрөөснөөсөө болоод хөргөнийг аллагдчих байсан. 사울 хаан өөрөөсний дараа сатан диавол түүнийг барьж улам хором муу санаатай болгосныг бид нар үздэг байгаа. Бид нар яаж өөрийг барих вэ? Хүний хичээж үтгэл, хүний шийдвэрээр өөрийг барих биш. Бид нар ариун сүнсэнд захирагдж үг ба залбирал дотор ариун сүнсээр дүүрэн байвал төвчээртэй өөрийгөө захирах төлгөөн сэтгэл хайраараа дүүрэн амьдрах болно. Галат 5 дугаар бүлэгт өөр хэлэн бол махамбийн үйлс, махамбийн үр жимс. Харин ариун сүнсний үр жимс бол төвчээр, төлгөөн сэтгэл, өөрийгөө захирах явдал байгаа. хайртай итгэж нараа өдөр бүр үг ба залбирал дотор ариун сүнсээр дүүрэн байснараа өөрийг барьж төвчээр ба төлгөөн сэтгэл, уучлал, хайр, өөрийгөө захирах үр жимс ургуулах болно. 5 сард би гэр бүлийн тухай 4 удаа номлосон байгаа. Өнөөдөр гэр бүлийн тухай номлол 5 дахь номлол байгаа. Ирэх 7 хоногоос бол гэр бүлийн номлолоос болж түр хойшлуулсан хуучин гэрээ Левит номын сургаал үргэлжлэх болно. Өнөөдөр бол гэр бүлийн аж жаргал Бурханаас ирдэг гэдэг сэдвээр Бурханы үгийг дамжуулах болно. өнөөдөр хамт унших Бурханы үг маань хуучин гэрээ дуулал 127 дугаар бүлэг. дуулал 127 дугаар бүлэг бол Соломон хаанаар дамжуулж бичүүлсэн Бурханы үг байгаа. 2013 онд орчуулсан Монгол Библиэр бол Бурханы 입을 орон гэрт гэдэг сэдвийг дуулал 127 дугаар бүлэгийн гол сэдв гэж томор бичигдсэн байгаа. дуулал 127 дугаар бүлэг бол Соломоны өгсөх дуу. Тийм ээ. Соломоны бичсэн дуу байгаа. өгсөх дуу бол тийм ээ. хуучин гэрийн үед Бурханы ард түмэн буюу Израилийн ард түмэн Иерусалим сүм ороо өгсөж явах үед байнга дуулдаг дуу байсан. дуулал 127-гийн 1-с 5-тэл би уншиж өгье. Эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүний байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. Эзэн хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмийл сэрүүн байна. хайрдаг хүндээ тэр нойлогч өгдөг. атал харин та нар эрт босож орой тол суугаад чүтгэж
얼성 달가 이득은 주길 데미 아째 하락동 우르후훗 에지니스 이르읍 오마임 우르짐슨 샥날 벌로에 잘로 훈이 허부굿 다이치딩 가르트 거의 솜 아들 tetneer saadga duurgissen hun yute yurul tewe ud halagd dir dais no tega tit yerichak uite ichgurt es ormoi. 아멘. 개를 불린 아차간 본항나스 일득 다들 it기치 베노 개를 불린 아차간이 우스트꾸이 홍기치 베이트꾸이 팀이 그럼 개를 불레레 아차갈 때 비슷 바이블 히치치 아차갈 때 엠드락 볼룸치 베꾸이 에크네르 누크린 하리차 에측 에크바 ur hugutudding harilcha hugutudding horunding harilcha hair enringui 할롱 덧툰 비빈의 하일랑 토슬득 비빈에게 댐지치 보스콩 배골득 비빈에게 타입시롤지 오람시골득 임발갑을 데리고 아차갈 때 발카스 꾸이베 게리 불레레 아차갈 때 베이질 응 아차갈 때 발카불 게리 불볼 군이 아차갈린 걸롬 기치지 말라 게리 불 또트럭 뱅 해룰 말강 젖동 팀에 우증 얕다이트 마시 세루흥 우이팅 올 암스할 때 배가벌 들흥 하나스 아차할 때 벌로해 게르 불린 아차갈 우니 엠다란 아차갈린 운티스 기치지벌 게르 불레레 아차갈 때 배익 우스꾸이 홍기치 베이트꿀 파스 게르 불레레 아차갈 때 배익인 토이트 히체이 듣꾸이 홍 베이트꿀 팀이 하림 비틀 후스득 벌로 붙지 히체득 벌로 붙지 게르굴링 아차레글링 털로 우리 그 저려지 절려스 벌뚝 벌붙지 게르굴링 아차레글 올람 노르치 빨간 은흑인 녹질 배달 기치지 은흑들은 게르굴링 아차레글 벌항나스 일득기되게 벌항 고르붕미안강 지령 우문 솔로몬 하나 비출성 우기를 담겼지 솔끝이 배가 게르굴링 아차자라갈 벌항나사 일득 배가 솔갈 뚝스 놈이 비치성 솔로몬 항 벌항나사 함깅 하고 가함식 멜금 오하니 압승 멜금 오하니 얹고이 닉은 발상 돌날 정 아론 덜록인 내게서 허이로 붙지마 데미 게티가 욱
гурван удаа гарч байгаа. Эзэн гэрийг байж байгууллагнаас түүнийг байгууллагч Деми хөдөлмөрлөв. Эзэн хотыг хамгаалахаас нааш манай хүн Демир сэрүүн байдаг. Хоёрдугаар зүтгэж олсон талхаа идэх нь зүгээр Деми ажээ. Эзэн гэрийг байгуулж өгөхгүй бол эзэн бурхан хотыг хамгаалж өгөхгүй бол эзэн хүний ажил хөдөлмөрийг хамгаалж туслахгүй бол бүх зүйл Деми байна. Хобби хүнч гэр бүлч улс үндэстэнч бурхан тусалж хамгаалж юурон ивэж хангаж хамт байхгүй бол үний ичээ зүтгэл үний ажил хөдөлмөр юу ч биш Деми гэж. За энэ Деми гэдэг үг Солонгос Библиэд бол хов хоосон гэдэг үгийг орчуулсан байна. Деми хоосон гэдэг үг ямар Библиэд хамгийн их гардаг гэлээ? Тийм ээ. Номологч үгс ном бол тийм ээ. Хов хоосон. Бурхан хамт байж юурж адисэлж тусалж хамгаалж хангаж бүх талаасаа юурахгүй бол хүний хичээж зүтгэл хүний ажил хөдөлмөр хүний хүсэл эрмэлзэл хүний жолиос юу ч биш гэдгийг бурхан сануулж байна. Гэр бүлийн ад жаргал үнээс биш бурханаас идэх байна. Гэр бүлийн ад жаргалын төлөө бид нар хийчих хэрэггүй гэсэн утгатай биш. Бидиж гэр бүлийн бүх гишүүд гэр бүлийн сайхан ад жаргалын төлөө хичээж санаа тавьж анхаарч жолиос гаргаж хамтдаа хийчих хэрэгтэй. Харин зөвхөн хүний хичээл зүтгэлээр гэр бүл ад жаргалтай болох биш. Гэр бүлийн ад жаргал бурханаас идэг гэдгийг бид нар мартаж болохгүй. Нэгдүгээр гэр бүлийн ад жаргал яагаад бурханаас идэг вэ? Гэр бүлийг бүтээсэн бурхан. Гэр бүлийг бурхан бүтээсэн учраас гэр бүлийг жойхон байгуулсан нь бурхан. Гэр бүлийг үүсгэн байгуулсан нь бурхан учраас гэр бүлийн ад жаргал бурханаас идэг байгаа. Эхлэл 1-р бүлэгт бурхан 6 өдрийн турш мөнх төгс хүчт үгээрээ ертөнцийг бүтээсэн яра. 6 дахь өдөрт бурханы бүтээсэн бүхнийг заглуулахын тулд бурханы дүр төрхөөр үнийг бүтээсэн байгаа. Бурханы бүтээсэн бүх зүйл ямар байсан бэ?
сайхан байсан. Сайхан байсан. Бурханы бүтээсэн бүх зүйл сайхан байсан. Ялангуяа 6 дахь өдөр Бурхан бүхнийг бүтээсний дараа эцэст нь Бурханы бүтээсэн бүх зүйл ямар байсан бэ? Маш сайхан байсан байгаа. Бурханы бүтээсэн бүх зүйл сайхан байсан гэдэг нь тийм ээ. Бурханы бүтээсэн бүх зүйлс ямар ч дутах зүйл байдаггүй. Бүрэн дүүрэн төгс байсан гэсэн утгатай. Харин Эхлэл 2 дугаар бүлэгт Бурхан бүх бүтээснийг хараад ганцхан зүйлд сайн биш байсан. Бурхан Эхлэлд эргэж хүнийг бүтээсэн байна. Харин эргэж хүн ганцаараа байх нь сайн биш. Түүнд тохирох туслагчийг бий болгоё гэж Эхлэл 2:18 бичсэн. Бурханы бүх бүтээл төгс сайхан байсан. Харин эргэж хүн Адам ганцаараа байх нь сайн биш байсан. Тийм учраас Бурхан Адамд тохирох туслагч боёо эмэгтэй хүнийг бүтээж хүнийг бүтээснээр бүх зүйл төгс сайхан болсон байна. Эхлэл 2 дугаар бүлэг Бурхан эргэж хүнээс эмэгтэй хүнийг бүтээж эмэгтэй хүнийг хамтаа нэг бий болгоод гэр бүлийг байгуулсан байгаа. Эхлэл 2:24 ийм учраас хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлж хоёр нэг махбод болдог байгаа. Үнэхээр эцэг эхээс гарч тусдаа бие даасан гэр бүлийг байгуулах. Гэр бүлийг хэн байгуулсан бэ? Бурхан гэр бүлийг байгуулсан. Эхнэр нөхөр хоёр болбож нэг махбод нэг болгож. 25-д Адам эхнэр Эва хоёулаа нүчгэн байсан болбож бие биенээсээ исэнгүй байгаа. Тийм ээ. Яагаад гэр бүлийн аз жаргал Бурханаас ирдэг үе гэвэл гэр бүлийг Бурхан байгуулсан. Адам ганцаараа байсан нь Бурханы өмнө сайн биш байсан учраас гэр бүлийг барих туслагч бүтээх саналыг Бурхан өөрөө гаргаж эргэж хүнээс эмэгтэй хүнийг тусдаа бүтээж хоёр болгож нэг махбод болгож хоёулаа нүчгэн байсан боловч бие биенээс ичсэнгүй болгосон. Хэн тэр бүлийг байгуулсан бэ? Бурхан. Бурхан гэр бүлийг байгуулсан учраас гэр бүлийн аз жаргал Бурханаас ирдэг байгаа. Амен. Та нар Эхлэл 24 бүлэг Авраам жон настай улсын Исаакийг
яаж гэрлүүлсэн тухай бичсэн байгаа. Авраам юунд итгэсэн бэ? Миний хайртай хүү Исаакийн эхнэрийг Бурхан аль хэзээ сонгосон байгаа. Миний хүүгийн гэр бүл Бурханы хүсэл төлөвлөгөөний дагуу байгуулагдах болно гэдэгт итгэж байсан. Тийм ээ. Гэр бүлийн үүсгэн байгуулагч бол Бурхан байгаа. Бурхан хуучин гэр бүлийг байгуулж. Шин гэрний үе бол сүнслэг итгэлийн гэр бүл болох чуулганыг байгуулсан байна. Тийм учраас гэр бүл ба чуулган бол тийм ээ. Бурханы бүтээсэн дэлхийн ертөнцийн бидний ад жаргалын хоёр голомт гэж хэлж байна. Гэр бүлийн ад жаргал хинээс ирдэг вэ? Бурханаас ирдэг байгаа. Тулал Жон 27-гийн 1-р ишлэл. Эзэн гэрийг бариж байгуулахаас нааш түүнийг байгуулагч тэмий хөтөлбөрнө. Эзэн Бурхан гэрийг байгуулж өгөхгүй бол гэрийг бариж байгуулахын тулд хичээж зүтгэж байгаа хүний хичээл зүтгэл ажил хөтөлбөр юу ч биш. Тэмий хов хоосон болно гэж байна. Хоёрдугаар ишлэлд өглөө эрт босч орой болтол зүтгэгч эзэн гэр бүлийг босгон байгуулж өгөхгүй бол бас дэмийс. Тэгээд 3-5 ишлэлд бидний үр хүүхэд ч гэсэн эзнээс ирэх өв. Эзний шагнал гэж бичсэн байна. Тийм учраас эзнээс авсан үр хүүхэдүүд олон байгаа хүмүүс 5 юутэй юурлтэвэ гэж дуулсан байна. Үнэхээр Соломон хаан 1000 орчим эхнэртэй байсан шүү дээ. Тэгвэл хичнээн олон хүүхэд төрүүлсэн бэ. Бараг Соломон хаан 1000 гэр бүлтэй байсан. Ачаагаар байсан бай. Тийм учраас гэр бүлийн ад жаргал, гэр бүлийн баяр хөөр, гэр бүлийн юурал бол Бурханаас ирдэг гэдгийг дуулал Жон 27-р бүлэгт онцолж бичсэн байгаа. Яагаад гэр бүлийн ад жаргал Бурханаас ирдэг вэ? Бурхан гэр бүлийг байгуулсан. Бурхан гэр бүлийг үүсгэн байгуулсан. Бурхан гэр бүлийн үндэслэгч. Гэр бүлийг Бурхан байгуулсан учраас гэр бүлийн жаглагч, гэр бүлийн ад жаргалыг өгдөг Бурхан. Гэр бүлийн ад жаргал Бурханаас ирдэг байгаа. За, 2-дугаар нь гэр бүлийн ад жаргал Бурханаас ирдэг тийм ээ.
Тийм учраас гэр бүлийн аз жаргалын төлөө Бурхантай харилцаа маш чухал байгаа. Гэр бүлийг үүсгэн байгуулсан Бурханд ойртох тусам гэр бүл аз жаргалтай болно. Гэр бүлийн байгуулагч Бурханаас холдох тусам гэр бүлийн аз жаргал алдах болно. Өөрөөр хэлбэл Бурханаас холдож гэм нүгэл үйлдэж Бурхандаа үл итгэвэл гэр бүлийн аз жаргал нуурах болно. Эхлэл 3 дугаар бүлэг үнэхээр Бурханы байгуулсан хамгийн анхны гэр бүл аз жаргалтай байсан. Харин Эхлэл 3 дугаар бүлэгт Бурханы байгуулсан хамгийн анхны гэр бүл аз жаргал, баяр жаргалыг алдаж гисэн байгаа. Эхлэл 3 дугаар бүлэгт Адам, Ева Бурхандаа үл итгэж түүний тушаалыг үл томсолж Бурханд дуулга барахгүй байснасаа болоод гэмд унасан байгаа. Гэм нүгэлд унасны дараа зөвхөн Бурхантай харилцаа холдсон төдийгүй гэр бүлийн харилцаанд ч гэсэн сөргөөр нөлөөлсөн байгаа. Эхлэл 3:10 Бурхан Адамд чи яагаад бүү итгэж тушаасан тэр модны жимсийг идсэн бэ гэж Адамаас асуув. Адам юу гэж хариулсан бэ? Өнөөх эмэгтэй надтай хамт байгаар таны надад өгсөн тэрүүл надад нөгөө модны жимсээс өгсөн. Тэгээд л би идсэн. Тэр эмэгтэй буруу. Тэр эмэгтэй та бүтээсэн биш үү? Адам бүх гэм бурууга эхнэр рүүгээ шийдсэн. Тэр эмэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэр эмэгтэй хэн бүтээсэн бэ? Бурхан та бүтээсэн шүү дээ. Тийм үү би идсэн байхгүй юу? Та нар сайн болдорой. Үнгээр нэг би гэж бодсон нөхрийн амнаасаа чамаасаа болсон. Тийм ээ. Ингэж бас шалтгаан тавих үед эмэгтэй хүн дуртай байсан болов? Эмэгтэй юу гэж бодсон байж болох вэ? Би өгсөн боловч итгэхгүй байсан ч болно шүү дээ. Чи өөрөө идээд яагаад бүх гэм бурууг над руу шийдэж байв юм бэ? Би өгсөн боловч итгэхгүй үгүй гэдэг нь чи өөрөө шийдсэн биш үү? Тийм ээ. Ингэж бас уурж ийм нөхөрт яаж би итгэж баяр жаргалд амьдрах вэ гэж бодсон байж болно. Тийм үү? Эхлэл 3:12 болт юм байна. Үнэхээр Бурхандаа үл итгэж Бурханы үг тушаалыг зөрчиж гэм нүгэл үйлдэвэл
Тэр гэм нүгэл만 зөвхөн тухайн хүний асуудал биш. Бүх гэр бүлийн асуудал болно гэдгийг харж байна. Тимоти биш. Өнөөдөр бидний бодит амьдрал ч гэсэн тийм ээ. Гэр бүлийн гишүүд хин нэгэн хүн гэмтэрийг үйлдэгч. Ямар ч нэгэн гэм бурууг үйлдэхгүй. Гэр бүлд сөргөл нөлөөлж гэр бүлийн харьяа сонин болж гэр бүлийн харьяа тасалж хөндөрөх гэр бүлийн асуудал үүсдэг байна. Хамгийн анхны гэр бүл юунаас болж баяр жаргалыг алдсан бэ? Гэр бүлийн бүтээгч Бурханаас холдож Бурхандаа итгэлгүй байж түүний үг тушаалыг жирчж гэм нүгэл үлдсэн байгаа. Тийм учраас Бурхандаа үл итгэж Бурханы тушаалыг жирчж гэм нүгэл үлдэх үе гэр бүлийн ад жаргал нуурхаас аргагүй байх болно. Адам төдийгүй Давид хааны гэр бүлж хамт үчиа. 2-р Самуэль 1-24 бүлэг. Давид хааны амжилт ба уналтын талаар бичсэн байгаа. Давид хаан 2-р Самуэль 11-р бүлэгт Басебатэй чапарч түүний нөхрийг дайны талбайд алуулж өнгөр Бурханы өмнө аимшигт гэм нүгэл үйлдэсэн. Үүний дараа 2-р Самуэль 12-р бүлэгт Давид хаан чин сэтгэлээс Бурханы өмнө гэмшиж Бурхан түүний гэмийг уучлсан боловч гэм нүгэлийн үр даалгавар гэдэг нь ямар гэдгийг Бурхан сануулж сургаахийн тулд 2-р Самуэль 13-р бүлэгээс Давид хааны гэр бүл дотор аимшигт үйл явдал болсон тухай бичсэн байна. 2-р Самуэль 13-р бүлэгт Давид хааны хүү Амнон охин түүгээ хүчилж янхан эмгэгчиг хөөж үүнээс болоод Давид хааны хүүгийн хоронд Амнон Абсаломын хооронд аимшигт дайсагнах болсон. Тэгэд Абсалом охин түүгээ хүчилсэн ах Амноныг альж хөнөөс тухай бичсэн байна. Үүний дараа Абсалом Аабасаа омж Аабын эсрэг жогсон тухай 2-р Самуэль 14-с 18-р бүлэгт бичигдсэн байна. Үнэхээр Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн байсан Давид хаан ч гэсэн гэр бүлийн хувьд маш аимшигт асуудалтай байсан.
작은 엉둑의 호출길지 우긴 허런 알치 흐느흐 운 아바사 오르부치 항찰릭 올라키치 바이사 임 암식트 울랍달링 운디스폰 다윗하니 게르블링 할자니 아소달라사 임 주일레스 옳지 친세티길레스 겜시치 벌항리 우문 읍득습득치 오일랑 잘배성 다윗딩 겜실린 도울랄볼 도울랄 다윗닉두리 볼렉 발각 기타 살피득시대 할때 오무세 게르블린 아짜라갈 벌항나스 이득배가 야갓 게르블린 우스금 배골스는 벌항 배가 디모처럼 게르블린 아짜라갈 벌항테 숏 하마테 아치 헐뻑 돌때 배가 빛날 벌항나서 헐뜨지 벌항니 욱 토샬릭 주르치지 겜누글 올뜨불 게르블린 아짜라갈 숏 서르그르 눌르지 게르블린 알자라갈리 또올라 오랫동안 에치스든 대기빌 게르블린 아짜라갈 벌항나스 이득볼 빛날 유히흐였스템베 게르블린 북키슈드 벌항나사 에미지 만화의 게르블린 아짜라갈 아머르랑 바일흐 입에 유르르 두릉 백은 벌항나사 일티키티 이티키지 벌항나사 에미지 벌항닉 데이들랭 훈디티키티바 에크닐 누훌 울후트 웅볼고 벌항나사 에미지 벌항나스 오일바이지 벌항닉 하이지 투니 욱파 잘비를 뒀던 엠드리블 비비닉의 하일랑 훈디티겠지 비비닉의 오치지 게르블링 아차라갈린 털로 함따 히체 바르나 서로갈 뚝스 호링 두르브 에지네스 에메 후이바 다로 도르트 바이탈트 에드 바일랑 알떨 혼드 에문 샥날 바르나 아멘 비터 게르블 아차갈 때박 바이킨톨 에드 바일랑 게르베테 팀이 알떨 엠 아머타이바 임북줄 에지네스 에메이트 punkt 우뚝 샥날 배가 되게 조르간 야박 여태 자마를 후후두딕 소가 테를 어떨 수없지 돈이 어렵고요 야박 여태 참 유에 에지네스 에미지 팀에 에지네스 에미지 벌항리 도들 이트길을 잠나게 하루 바가사 사인 손급을 하나의 후후두
어떨성지 борхагнасаа еврөгдсөн амьдралаараа амьдрах болно. Үнэхээр гэр бүлийн бүх гишүүд бурханаас эмээж. Өдөр бүр бурханы үг ба залбиралаараа бурхандаа ойртож эзний өдөр гэр бүлээр хамтаа чуулганд очоод бурханыг магтаан алдарш орж. Үнэхээр бүх гэр бүлийн гишүүд бурханаас эмэн бурханы дотор амьдрал бол тэр хүний аж арга төдийгүй тэр гэр бүлийн аж арга амар амгалан амжилт дэвшил бурханы юурал адис дүүрэн байх болно. Өнөөдөр дуулал 127 дугаар бүлэгээс гэр бүлийн аж аргаал бурханаас ирдэг гэдэг сэдвээр бурханы үгийг хамт сонсон байгаа. Яагаад гэр бүлийн аж аргаал бурханаас ирдэг вэ? Бурхан гэр бүлийг бүтээсэн. Гэр бүлийг үүсгэн байгуулсан учраас. Гэр бүлийг бүтээсэн бурханаас гэр бүлийн аж аргаал шууд холбоотой хамаатай гэж хэлж байна. Тийм учраас дуулал 127 дугаар бүлэг. Эцэг гэрийг байгуулж өгөхгүй бол үний хичээж өгдөг. Тэми хоос өглөө эрт босоо орой болтол чөтгөж ажиллаж хөдөлмөрлөж бидний гэр бүл юурж адисч үгүй бол бидний хичээж өгдөг. Юу ч биш бол. Хоёрдугаар бурханаас хойдож гэм нүгэл үйлдэл гэр бүлийн аж аргаал алдах болно. Бид нар Адамын гэр бүл, Давидын гэр бүлийн жишээс үссэн байгаа. Гуравдугаар тэгвэл яавал та бидний гэр бүл улам аж аргаалаараа дүүрэн бол гэр бүлийн бүх гишүүд бурханаас эмээж манай гэр бүлийн аж аргаал бурханаас ирдэг. Үр хүүхдүүд ч бурханы өгсөн шагнал. Миний эхнэр нөхөр миний ханч бурханы өгсөн юурал гэдэгт итгэж хүлээгч өгч бүх гэр бүлийн гишүүд бурханаас эмээж хамтаа үг ба залбиралаараа бие бинийгээ босгон байгуулж бас нэг чухал зүйл байна. Гэр бүлийн мөргөл чухал. Юу чухал вэ гэнэ? Гэр бүлийн мөргөл. Зөвхөн чуулганда мөргөл өргөх биш. 7 хоног 1 удаа юм уу? 7 хоног 2 удаа ч юм уу? Гэр бүлийн гишүүд хамт чуулганд. Манай гэр бүлийн аж аргаал юурал адис бурханаас ирдэг гэдгийг хамтдаа хүлээн зөвшөөрч тунгаглаж гэрчиж гэр бүлийн мөргөл өргөвөл сайн байх хэрэгтэй. Миний гэр бүлийн хувьд ажлын 5 өдрийн турш өдөр бүр өглөө 7 цагт гэр бүлийн мөргөл өргөдөг байгаа. Гэр бүлийн гишүүд хамт чуулаад 20 минут 10-20 минут хамтаа нэг магтаан дуулаад хамтаа Библийн нэг бүлэг уншаад
daran 토하인 어뜨링 엠나란 아찔 울심들로 비비니게 들러 함트 고이갓 되게 애진이 자성 고익 달아 빛나라 길에 불린 morg을 보았어요. 오늘따라 나라의 기립을 미니 기립을 호로고 델킹 함닝 아차갈 때 기립을 끼집이 버텼지 있게 된 바가 만화의 기립을린 아차갈린 걸름드바 기립을린 morg을 끼치실지 말라 할때 오면서 이 놈을 선서 다들 온기를 보락나서 에미트 보락나서 유력돼서 보락니 아차갈 바이를 차라갈라라 두릉 기립을 보락에 고시지 말 함딩 바가라 어떻지 돌로고는 니고다 기립을린 기슛 함타 초골라 게린 에젠 기립을린 머리를 어디 뒤지 함타 기립을린 머리를 얼굴에 기집이 후시지 말가 헤르베 기립을린 기슛 자림은 이트기득 봐요 저폭 이트기득 기립을 함타 초골지 기립을린 머리를 얼굴지 벌로 이셔야 돼 옹게를 기립을릭 우스금 배골성 철인같은 에미트 보라 타나린 기립을릭 하고 가해감식도 유릉 아디슬라가 벌토가해 아멘 옹게를 벌항나스 에미그치 기립을릭 벌항 미암강 오인 코텔 유릉